Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрээ тий те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Юу лээ? Эхлүүлээрэ. Юу за яаж За байгаа. чи өөрөөр эхлүүлчих. За сайн байцгаана уу? Манай өнөөдрийн том өрөө нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За том өрөөний өнөөдрийн сэдв юу вэ? За гэр бүлийн радиогийн 104.5 84.5 гэсэн долгион дээрээс биднийг сонсохоос гадна биднийг www.1045cgmen гэсэн сайтнаас биднийг бас сонсох боломжтой гэдгийг хэлмээр байна. Хамгийн чухал нь бас биднийг Facebook-ийн гэр бүлийн радио гэсэн пэйжийн доор явж байгаа лайваар үзэх боломжтой. Дүрстэйгээр гэдэг байгаа шүү дээ. Тийм дүрстэйгээр. Юу найзуудаа би ингээд өнөөдөр баг анх удаа шахуу ингээд уруул айгу тод өнгөөр будаад байгаа байхгүй мэдэгдэж гин үү? Мэдэгдэж байна. Ямар вэ? Наад өнгө чинь өмсөн подволкны чинь өнгө хоёр бол Зогцохгүй байгааз. гүг зогцоод байгаа юм биш үү? Дээл гэж би бас бодож Тийм ээ. Гоё байна. Болж байна. Би албаар тэгж хэлэх гээд байхгүй. Тийм болж байна. Эмэгтэй хүнд хайч гэсэндээ урмын үг хэлж байгаарэ. Гэхдээ буруудаад байд юм аа бас тэ чинь. Үгүй эн чинь буруу юм биш. Эркагийн тэгж хэлсэн нь бол буруу шүү. За ингээ өнөөдрийн Чи өнөөдөр босод өдрүүдээсээ гоё байна гэсэн чи босод өдрүүд нь яац ингэж уурлаа. өнөөдрийн сэдвийг танилцуулъя. Шууд сэдв рүүгээ орцгаая. За өнөөдрийн сэдв бол хүн одоо хүүхэд хүнстэйгээ ирдгүү гэдэг сэдв байгаа. Хүн юм уу хүүхэд юм уу? Хүүхэд. Хүүхэд. За шууд хариулъя. Хүүхэд хүнстэйгээ ирдэггүй. Гэт хариулт. За ингээд нэвтрүүлэгт За, орсон манай та Эрка. бүхэндээ баярлалаа. Баяртай За Эркаас асууя. Манай заяа болохоор үгүй гэж байна. За Би тэгвэл бүр- Эрка. Үгүй гэдэгтэйгээ ингээ бүр мянган жил. Шууд тим үгүйгээр байна. хариулчих эхлэв. Тэ дараа нь тайлбарлая. Яг тим гэдгийг нь яах гал байна л да би жоохон барих гад За тим юм байна тийм ээ. Уул нь би үгүй юм аа. За тэгээд Яг тимийг би бодохгүй л оролдоод байна. Яагаад манай эртний те готвгаа ингээ хэлсэн бол доо те. Тэрийг л бодоод байна. тэгэхээр мэдээж утга учиртай л хэлсэн байж дараа тэрийг бол одоо хэлж заяагийнхаа үгүй гэдгийг бол бид нар няцаах болно. Тэгээ манайхан бас энэ доор фол байгаа тийм үгүйгээд хүүхэд хүнстэйгээ ирдгүү гэдэг фол. Тийм үгүүдээр нь дараараа санал өгөөрэй. Санал асуулга байгаа. За шууд санал асуулга гэж явчаараа цааштай очроо. Тийм монголоор Үгүй гэдэг дээр нэхэн ороод ирлээ. Яаж яхад англи хэл нэх амар байхгүй юм байж те тэрэн дээр нь яах гэдэг юм уучлаарай, бэ? ястаа уучлаарай, Англи сайн хэл нэх сонсолгоо сүртэй байна. байхгүй юм байж дандаа англиар ярина энэ очроо. За тэгээ комментээр бас өөрсдийнхөө сэтгэлийг бичээрэй манайхаа. Тэгээ шууд бас бид нартай холдоо ураад ороод ирж болно. Шууд Меншон заах билүү? 1146 100 тойроо болтоо. Шинэ ажилтны яриулахгүй голоор нь яриад тах юм. За ингээд чи шинэ ажилтан юм уу? шинэ ажилтан. Хизээ чи бүр хуучраад бүр. Үгүй шүү дээ би нэг өсрээд 4 5 7 хоноогүй өсрээд. 4 5 Том нэмэгдээд идэг те. 4 5 7 7 8 9. За ер нь өнөөдрийн санал асуулга бол хүүхэд хүнстэйгээ ирдгүү гэдэг асуултыг танаас асууж байгаа. Хүүхэд хүнстэйгээ ирдгүү. Тим үгүй гэсэн хоёр сонголт байна. Та тэрнээс тим үгүй гэдэг дээр нь сонголтоо хийгээрэй. Манай хоёулаа тим гэдэг сонголтыг албаар хийгээд орж ирж байгаа харагдаж байна. Тэгэхээр яг хүүхэд хүнстэйгээ ирдгүү гэдэг дээр тим үгүй гэдэг сонголтоо хийсэн бол та залгаад ороод ирж болно 1146 104 5. Харин комент хэсэг дээр нь яагаад тийм яагаад үгүй гэдгээ бас ингээд тайлбарлаад бидэнтэй хамтдаа байгаарай. За Эрка. Албаар биш шүү битээр тийм ээ. Албаар. Энэ угаасаа философик үг байгаа дээр юм. Үг ямар хамаатай. За. За. Энэ үгийг анх гаргасан хүн нь готвгаа юм бэлээ. За. Готвгаа одоо хизээч нэг өдөр амьдарч исэн юм байна. Гинт нэг өдөр мань хүн бодсон байгаа байхгүй юу? Нэрээ. Хүүхэд хүнстэйгээ ирдэм шүү дээ гэдэг ингээ хэлсэн чинь цэвэлмаа гэдэг эхнэр нь бол айгүй загинсан байгаа. Тэр хүнс нь хаана байгаа гэдэг загинсан байлээ. Тэгсэн чинь энэ бол яг тийм бодит юмныг яриад байгаа юм биш юм байлээ л дээ. Энэ бол яг тийм агуулга ярьж байгаа юм байлээ. За сонсогчтой холбогдъё. Байна уу? Өглөөний минь. Байна уу? Байна уу өглөөний минь. Байна уу? Сайн байна уу? Хинтэй холбогдсон бэ? Амбар. Гамболд. За. Та чи өнгөрсөн 7 хоног залгасан тий? Тэгсэн. Аппатаа дагуулна. Анх удаа юм уу? За гамболдоо. Хүүхэд хүнстэйгээ ирд юм уу? Хүнстэйгээ ирнэ. Үстэйгээ. За. За яаж? Сонсогдсонгүй дахиад хэлээч хөө. Хэрвээ радиогоороо биднийг сонсож байгаа бол радиогийнхэн дууг бүр унтрааж байгаа зөвхөн утсаараа биднийг сонсоод өгөөрэй. Араатай хаалтаа. За.
Уул нь яг хэлэхэд л ингээл сонсогдохгүй болчиход байна. Харин тэгээд байна. Сайн юмд садаа модохгүй гэж. Байна. За одоо яриарай. Та утсаа спикер дээр тавьсан байна уу? За ястаа уучлаар гам болдоо ерөөсөө ярьж байгаа сонсогдгоо бүр энэ нэг техникийн юм байгаад байна уу эсвэл нэг л болдгоо дээ. Болж өгвөл бидний лөө комент бичээд өгөөрэй. Машин барьж явж байгаа учраас бас уг нь уцаар ярьчмаар хагаад идэг те. Яа идаа вэ хэдүүлээ яаж ойлголцсон идэ. Жохон байж байгаа дахиад нэг залгаж үзэх үү? Жохон байж байгаа дахиад нэг залгаад үзээрэй. Тим гэж хариулж байгаа юм байна. Ямар ч гэсэн хүүхэд хүнстэйгээ ирдэг гэдэг дээр тим гэсэн хариултыг өгж байгаа юм байна шүү гамбал. За. Уулын дэлгэрэнгүй сонссон бол гоё Харин байлаа. дэлгэрэнгүй сонссон бол сайхан байлаа. Баярлалаа. Эргээд холбогдороо чадуулган бол доо. За, тим гэж хариулсан Эркагаас эхлэх үү? Тий, энэ ерөөсөө ийм Тэр манай сонсогчд маань комент бичээд өгөөрэй. Яагаад тим гэж байгаа вэ? Яагаад үгүй гэж байгаа вэ? Хүүхэд хүнстэйгээ ирдэг гэдэг дээр санал бодлоо хуваалцъя. Ер нь ингэдэг л юм байна заяа. Энэ бол ерөөсөө бэлэг дэмбэрлийн л үг юм байна. Яг нэг тийм нэг хүнс нь ирээд байгаа антар гэдэг юм тооцооны тухай асуудал биш. Бэлэгдлийн тухай асуудал. Ялангуяа манай нүүдэлчин ард түмэн штэ бид нар чинь. Нүүдэлчд учраас биднэрт бол хүн хүч гэдэг бол ерөөсөө хамгийн одоо тийм нандин ойлголт юм байна л да. Тийм учраас хүний тоо нэмэгдэнэ гэдэг нь өөрөө бидний нэг мал ахуйгаа тордох харах Хүч нэмэгдэнэ гэдэг ийм агуулгатай юм байна. Тэгэхээр уртынхаа хугацаанд ер нь бол Монгол хүн ам өсөх тусмаа Монголын эдийн засаг тэлнээл гэсэн ийм агуулга юм байлээ. Монголыг тэр чигээр нь хэлсэн юм тийм. Тэр нь бол утгаар нь тийм юм байна. Яг уу айл гэрээр бодсон ч гэсэн тийм утгатай юм байлээ л дээ. Би одоо ганцаараа бол нэг 10 хоноос хэтрэхгүй байхад би те хүүтэйгээ нийлэх юм бол би 30 хоног бол аргалаад байна ч гэдэг юм те. Аруулаа бид нар бол нэг хүн 10 хоног аргалдаг бол аруулаа болчих юм бол 100 хон биш. Бүр 200 хон, 300 хоног аргална гэдэг байгаа байхгүй. Нөгөө хүний хүч нэмэгдэхээр бидний нэг одоо аргалж болох одоо амжуулж болох ажил тэрнээс их нэмэгддэг гэж байгаа байхгүй. Тий. Одоо жишээлбэл би ганцаараа ингээ те 10 сая орлоготой байлаа гэхэд очроо битээр нийлэх юм бол очроо бас 10 сая орлоготой гэж бодъё заа. Битээр хоорондоо нийлэх юм бол 20 сая орлоготой болохгүй. Бүр 30 сая орлоготой болно гэж үздэг. Нийлээд хийхээр тийм ээ. Тий. Ягаад тэгэхээр эн чинь нөгөө нэгнийхээ дутуу өнөхдөг, тэгээ дэмтэй байдаг. За ганцаараа хийж байгаа хүн, хоёулаа хийж байгаа хүн хоёрын хооронд ялгаа үүсдэг энэ төр гээл те. Баг болж шүү. Тэрнээсээ л болдго юм байна л да. Тэгэхээр нөгөө нэг хүнс гэдэг нь бол зөвхөн амны бэлгээс аштын бэлэг гэж ам шүү гэдэг утга нь юм гэж би ойлгоод би бол тим гэдэг дээр нь дарсан. Гэтэ заяагийн бас үнэн л дээ ягараа байна. Би юу ч яриад хэлээгүй шүү дээ. Тийм ээ дүүгнээ. Очрог сонсож байна. Тэг би сүлд нь яри. Би тэрийг хоёулыг нь яриулж байгаа те. За манай Эрка болохоор нэлийн дээр үеийг талаас нь бэлэг дэмбэрлэг талаас. За би яагаад тийм гисэн бэ гэхээр хүүхд хүнстэйг ирдэг. Яагаад гэхээр би ч одоо 5 хүүхдийн аав штэ тийм ээ. Тэгэхээр энийг сайн мэднэ. За тэгтээ эхлээд хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэд үгийг сонсцоход нэг хий хоос удлаа юм санагдал сонин санагдчихсан байхгүй. Яг тэгэхээр одоо бодолтой 4 хүүхдтэй байж байгаа дахиад 5 дахь хүүхд төрөгчий нэгэ бодонгол дахиад дахиад сургалтын төлбөр дахиад хоол хүнс цаг зав гэл айгүй олон юм ингээ бодож исэн чинь энэ үг чинь өөрөө хий хоосон тийм үг биш юм байна. Яг л түрүүний манай Эркагийн хэлдэг шиг эртний гоё би философи юм байна. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж байгаа нь хүн нэмэгдвэл очрогийн хүний хариуцлага нэмэгдэнэ гэсэн үг юм байна. Хариуцлагыг дагаад миний бүтээмж нэмэгдэнэ гэсэн үг. Тий. Тэр хүнсийг олж ирэх нь вэ штэ. Тий. Тэгэхээр би одоо өмнө 10 төгрөг олдог байсан бол одоо 5 дахь хүүхдтэй болж байгаа 12 төгрөг олгох тийм ээ. Тэр бүтээмжээ нэмж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр өнөөдөр юу гэж хэлэх гээд байгаа юм бэ? Одоо манай нэг юм сингл найз байдаг байхгүй. Яг надад заагаад байгаа. Үе нэг найз байдаг. Тэгээ надаас сууж байгаа амьдрал хэцүү байх чинь чи яагаад ингэж 5 дахь хүүхдээ гаргаж байгаа. Ийм олон хүүхдтэй болоод байгаа юм бэ гэж. Би буцаага зүгээр ингээ хэлчмээр санагсан. Гэхдээ хэлээгүй л дээ. Хэрвээ би яг одоо хэлчихье. Одоо хэлчихье. Хэрвээ одоо яг би 5 хүүхдтэй байгаа шиг одоо юм бүтээмжээр ажиллаад чамшиг сингл байсан бол би аль үжээ тэр бомтон болцсон байгаа. Энэ зүгээр бүтээмжийн ялгаа واخхгүй юу гэж хэлсэн. Ялгаа. Тэгэхээр би бол маш олон ажил хийж штэ. За өдийн өмнө FM-д ажиллаж байна. Гэр бүлийн радиода. Үдээс хойш болонгууд одоо хөтөлтийн ажил, комедигийн ажил те энд хөдөө орон нутгийн тоглолт гэл. Ер нь бол 3-4 ажил, хувийн бизнес гэл ер нь бол хийгээл явж байгаа. За тэгэхээр юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр ер нь саяны 5 дахь хүүхэд нь байгаа штэ. Надад гэр бүлийн радиог л бас авчирсан байхгүй. Ташуур болж байна. Тий, хэрвээ 5 дахь хүүхэд төрөөгөөс би гэр бүлийн радиод орсон ч ороогүй ш ажиллая гэж явж байгаа юм болох юм байна да гэж бодоод байх хэрэгтэй байсан. Тэгэх нэ. За тэгэхээр хүмүүс ингэж бодож иж магадгүй.
бигтэн ч нэмэгдэх юм байна, эрч хүчтэй болох юм байна, тарих бүр илүү их сэрэг болох юм байна. Тэгээд магадгүй олон ажил хийхээр хүн ядарна гэж ярьдаг байхгүй. Ядарна. Мэдээж ядарна л да, стресст нь. Гэхдээ 5-5 хүүхэд хангалттай тэр стрессийг минь тайлах хүч нь болдог. Романтик очроо. Тэр нэр энэ ерөөсө дугаар болгон дээр нэр солигдоод ш очроо минь. Гэтэ ер нь бол зөв. Очроог хэлж байгаа маш зөв. Стогоо хэллээ. Ингэж боддог хүмүүс нь бүр 50%-аас бага байдаг байхгүй. Харин ингэж боддог л болох хэрэгтэй. Тийм, болох хэрэгтэй гэсэн. За тэгвэл бүгдээр ингэж бодцгаах уу? Ирээдүг төсөөлж ярьж байна гэсэн үг байхгүй. А мэдээж яа харахгүй хүүхэд хүнстэйгээ ирдэг гэдэг бол эн чинь нөгөө нэг оргуу хоосон үг биш буюу эрт дээр үеэс амны бэлгээс аштын бэлэг гэд яг Эркагийн хэлсэнчлэн тухайн үгийг тухайн цаг үедээ хэлжсэн баг. Тухайн үед бол бидний яг энэ орчин үеийг ийм юм дээр орчинд байгаагүй учраас тухайн цаг үедээ тохирж исэн үг байгаа даа. Оо заяа нэрээ. Орчин үе тохирох би нэг юм оллоо энэ. Хэлчихүү тэрийг яас. Бисээ хэлсэн шүү дээ тэр. Үгүй бас нэг юм байна. Үгүй бас нэг юм байна. Заавал ингэж яриад таслах юм. Өөрийнх дээр ороод ирж болдгоо юм уу? Тийм үү? Тийм. За өөрөх дээр ор. За яг одоо нэгэнд өнгөрсөн Нэгэд одоо. тасалсан юм чи тээ. Тэгээ би яг нэгээ тасах байгаа. Тэгэл таслаа эзэмжээд. Яа. За Эрка яраарай. Үй очроо чинь 500 мянга авдаг юм шүү түүх тийм үү? За тэр үл яг юунд бол тооцох хүнс. Би хүнсэнд бол тооцохгүй байгаа шүү тийм ээ. Тэрийн шууд хадгалагдамжинд нэгээд ирээдүйн сургалтын төлбөр юу байдгийг тэгээд Юундаа сандраад байгаа. тэр үл бараг 40 бетон онгоолгоод пүү гэж нулимаад ингээд зав. Юундаа сандраад байгаа. Яа Сандраагүй шүү дээ зүгээр хурдан ярьж байна. тий. Үнэхээр сандраад байгаа юм шиг. Зүгээр хурдан ярьж За өмнөх нэвтрүүлэг дээр манай найруулагч хэлсэн баггүй. За бити наад хоёр дээр завсар өгдөө яриад байгаа гэдэг. За. Завсар өгөхгүй тэгээд хоёр ингээ ярьж байгаа юм юм тийм Тэгээ үү? завсар өгөхгүй гэснээр завсар гэдэг үл ер нь гэж шалгаар юм яриа. За үргэлжлүүлээ. За. За тэгээ яг тийм утга учиртай Эркагийн хэлсэнчлэн Эркагийн хэлж байгаа тухайн үедээ үнэн. Хөрх юм би тэрийг хэлж байгаа буруутгаглаа. Орчин үедээ болоод ирэхээр эн чинь бас нэг шал өөрөөр ярьж байгаа хгүй. Сая манай очрогийн хувьд гэх юм бол яг л нөгөө өөрийнх нь байдлаас ярьж байгаа хгүй. Гэтэл хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр хүүхэд өөрөө ямар нэгэн байдлаар ингээл хүүхэд хүнстэйгээ хүрээд ирдэг те. Хүүхэд ингээд бараг л ингээд төрхтөө аав ээжтэй азаа байд ирдэг. Ингээл байраа дагуулад ирдэг, машинаа дагуулад ирдэг. Зүгээр нэг хийх хоосон аман яриа. Төрхтэй юм гурил атгцсан дөрж байдаг. Удаа сэтгэл хөдлөө Аман яриа маш их байдаг. Яг зөв. Сэтгэл хөдлөлөөр хүүхэдтэй болох тохиолдолд энэ одоо залуучуудын хувьд айгүй ихсээд байгаа. Гэтэ бас буурч байгаа гэдэг сайхан мэдээг дахин дуулахад таатай байна. Энэ юу аваад вэ гараа та нар тий. Уурж байгаа нь таатай байж байдаг. Яг сэтгэл хөдлөлөөр хүүхдэд хандахгүй байгаа нь таатай Аа байгаа. тий зөв тэр зөв. Тэр нь таатай байгаа гэсэн үг. Сэтгэл хөдлөлөөр ингээд хандчаараа хүүхдэд хариуцлага одоо хүүхдэд хариуцлага өрүүлчихэд байгаа байхгүй. Тэгээд одоо жишээл би нэг жишээ ярьжсэн шүү дээ. Саяхан нэг 6 дахь ангийн хүүхдүүдэд хичээл ороод тэгээд сонсохыг хүсдэггүй үгээ хэлээ. Уг нь бол үеийнгийн дээрлэлтэй холбоотой хичээл орж байгаа байхгүй. Гэтэл сонсохыг хүсдэггүй үгээ хэлээ гэсэн чинь чамайг төрүүлсэндээ харамсаж байна гэдэг үгийг би сонсомооргүй байна гэж 12 настай хүүхэд хэлсэн байхгүй. Пэст. Энэ ямар утга учиртай вэ гэхлээр цаатлыг бодоод үзэхлээр эцэг их нь тэгж загиндаг болоо явчихж байгаа. Чамайг төрүүлсэндээ харамсаж байна гэдэг. Тэгэхээр яаж ийм гэхээр одоо жишээлбэл очрогийн хувьд хүүхэд төрүүлэх тусам өөрт нь ингээд ачаа ирж байгаа, одоо нэг хариуцлага ирж байгаа. Тэгсэн ч гэсэндээ би улам ингээд хүчтэй болж байгаа гэж байгаа бол зарим эцэг их ачаа ирэх тусам өөрийгөө дарамтанд орж ийнэ гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээ хүүхэд нэмэгдэх тоолонгоор одоо магадгүй арай жоохон том хүүхэдтэй илүү их ачаа өгж, илүү их үгийн дарамт өгöd байгаа байхгүй юу. Үүнээс болж ирээдүйд ямар хүүхэд төрж байгаа вэ гэвэл өөртөө итгэлгүй өөрийгөө үл оошоосон тэгдэг. Өөрийгөө одоо ямар нэгэн байдлаар ямар нэгэн зүйлийг хийж чадна гэдэг тийм нэг тэнхээгүй хүүхдүүд төрж байгаа байхгүй юу. Ингээд юу ч хийсэн за угаасаа юмдээ гэд гэр бүлд нь ингэж үл оошоож байгаа учраас тэгэхээр юу вэ гэхээр хүүхэд төрүүлнэ гэдэг хүүхэд гаргах ийм шийдвэрийг эцэг их гаргаж байгаа байхгүй юу. Хүүхэд хүсээ төрөг байхгүй юу. Тийм учраас өөрийнхөө гаргаж байгаа шийдвэртэй хариуцлага хүлээх чадвартай хүн хүүхэдтэй болох хэрэгтэй. Тий хүнсийг бэлтчихэд хүүхэдтэй бол тий. Хүнсийг бэлтчихэд хүнсийг бэлдэх чадвартай болчиход хүүхэдтэй болох хэрэгтэй байхгүй юу? Ер нь яг гэр бүл төлөвлөлийн тухай яриад байна л да тийм ээ. Тэгэхээр эн чинь яг тийм. Тэгэхгүй тэгэл нэрээ хүүхэд хүнстэйгээ төрдөг гэсэн. За яад. Одоо би 16 таа ч гэсэндээ дөнгөж ингэчлээ. Яад ингэж байгаа бол уучлаарай миний дөнөр үгүй шүү. Тийм EGD юм бол байдгуумаа. Ингээд дотроос аваад гараад ирдэг юм байлаа. Их чинь 3 төрсөн. Ёстой би тэгнэ гэж бодоод зөндөө хаалаа үгүй юм байлаа. Дөрөвтөө яг бодно. Үгүй наад дээр чи яг надад бас санал нийлж байгаа нэг бодол байгаа даа. Ингэж байна. Нөгөө нөхртөөгөө ингээд харилцаа жоох ингээд хоёр талаас ингээд унаад байгааг ингээд мэдэрсэн байгаа байхгүй юу. Тэгснэ эхнэрүүдийн хамгийн тэнэг бодол юу гэдэггүй гэхээр хүүхэд төрүүлээд өгчөөл энэ гайгүй болох бах та гэж боддог гэсэн. Тэр гэр бүлийн харилцаагаа аврах гал зүгээр тэрнгээр нэг
Одоо нэг за ингээд эхнэр ууртаа байгаа юм чи би нэг цэцэг бариад орчих гэдэгтээ ижилхэн юм болох гэдэг шүү дээ. Нөхөр нь уугаад байна гэдэг аахгүй ойрд. Нөхөр уугаад байгаа учраас хүүхдтэй болгочвол уухаа болчих واخ та гэж бодоод хүүхдтэй болж ирэх гэж байгаа байхгүй. Хөөе хүүхэд ерөөсөө хараа нэг хин нэгнийг архинаас гаргах арга эсвэл хин нэгнийг ажилд оруулах арга эсвэл одоо те чамааг хайрлах хин нэгний шалтгаан ерөөсөө биш байхгүй юу. Тийм учраас хараа хэрвээ тийм шалтгаанаас болж хүүхдтэй болох гэж байгаа бол байж гараа. Тэ тийм ерөөсөө шийдвэр биш ч юм. Манай түрүүний очроо битэрийн хэлж байгаа өнцөг бол бүр яг эсэргээрээ. Энэ юу гэсэн утгатай вэ гэвэл хараа энэ монголчууд ер нь бол бэлгэдлийн утгаараа хэлдэг. Ер нь яг ингээл бид нар те данс тооцооны аргаар бодоод байх юм бол хин ч хизээч хиддэн хүүхдтэйч болохгүй байхгүй юу? Ер нь бол хүүхэд гэдэг бол маш том хариуцлага учраас бид нар ер нь ардан дандаа нэг ийм сэтгэл зүг дэмжих ийм үгнүүд байд юм байна. Энэ үгнүүдээ бид нар харанхуй муухраар нь те бэлгэдлийн чанарыг нь амар тийм бодит аргаар нь бодцсон те нэг мэдгэд энэ илбээр ингээл те миний орлого нэмэгдэн биш. Хүүхэд төрүүл хүнс нэмэгдэнэ гэдэг чинь хараа тоогоод буцалгах одоо махны чинь тоо нэмэгдэх ёстой гэсэн үг байхгүй юу? Ойлгож байна те. Одоо би 20 бууд жигнээл ингээл манай гэрийнхэн идэл болчдөг байсан бол үгүй нэг хүүхдээ бол 30-ыг чанна. 30-ыг жигнэх хэрэгтэй болно. За 4 хүүхдээ бол 40 болно те. Ингээд нэмэгдээд байна гэсэн үг. Ингээд энэ гэр бүлийн чинь тоо нэмэгдэх тусам чиний жигнэх бууцны тоо нэмэгдэнэ. Тийм учраас хараа нөхөр минь те олдог тоогоо аривжуулнаа гэдэг нэг юм хариуцлагын юм давхар ингээд явж байгаа. Харин тий одоо түрүүнд тэрийгэ бодож бас эхнэр нөхөр хоёр төлөвлөх нь шүү дээ. Одоо жишээлх юм бол хоёулаа яг 3 хүүхэдтэй болоход бэлэн үү? Дөрөвдгөө гаргахад бэлэн үү те? Тэгээд дээрэс нь эцэг их за бурхнаас өгсөн бэлэг гэд хүүхэдтэй болонгуудаа шууд том хүүхэдтэй хамаг ачаагаа өгчдөг байхгүй юу? Магадгүй нөгөө хүүхэд хүнстэйгээ ирж байгаа гэдэг аав ээж нь баярлаад байдаг. Хүүхэд төрөх болгонд эхний хүүхэд нь дарамтанд ороод байвал яг уу. Хүүхэд төрөх болгонд би дүүтэй болмооргүй байна гэдэг чин сэтгэлээсээ энэ тоо дотор нь юм ингээ буцлаад байвал яг уу. Нэг юм сануулгах гэж. Энэ чинь бол айдас шүү дээ. Ийм хүүхдүүдээ би биентэй юм дайсагнсан байдлаар гаргаж ирэх нь бол айдас шүү. Одоо бид гурав бүх гуруула хүүхдтэй хүмүүс болохоор бүр урцалдаж байна те. Энэ дэр нэг юм 5 хүүхдтэй аав нь чимээгүй сууж. Нэг ийм юмыг маш тодорхой яг хэлчмээр байна. Энэ бид гурав ийм юм ерөөсөө яриаггүй шүү. Та ингээд жирэмсэн байгаа яах уу гэж бодож байгаа хүмүүс бид нар хандаж юуж яриаггүй шүү. Жирэмсэн бол төрүүлнэ. Энд ерөөсөө ямарч маргаан байхгүй. Олдсон хүүхэд бол ёстой бэлэг. Тэгээд одоо ёстой өөртөө хэлэх хэрэгтэй. Хүүхэд хүнстэйг ярьд юм аа гэж хэлээл зүтгэх хэрэгтэй. Одоо ерөөсөө энэ дараагийн төлгөөгөө гаргах шүү. Дараагийн төлгөөний тухай яриад байгаа шүү дээ бид. Дараагийн төлгөө. Нэг юм утга учиргүй зүгээр л одоо төрөөдөөж болохгүй л гэж хэлж байгаа. Энд бодолтой ханд юмд жоохон нухацтай ханд хүүхдээ хүсэж төрүүл те. Хүсэж төрүүл. Зүгээр л ингээл юу гэдгийг те юу гэдгийг нэг юм ямарч тийм бодлого тийм одоо ухар мөчөд сэтгэлээр хандаж сэтгэл хөдлөлөөр юмд ханддаггүй шүү энэ хүүхэд гэдэг бол гэж хэлж байгаа шүү. Одоо нөгөө нийгмийн байдал ямар байна бид нар өөрсдөө бодож харж байгаа те юмны үн яаж байна ганц хүүхдийн памперс авахгүй ч нөгөө нэг цалинтай ээжийнхэн мөнгө нь хаанаач хүрхгүй шүү дээ ганц памперсыг чи ерөнхийдөө бол 7 хоногт сэлж байгаа байхгүй юу нэг уут болоод хэрэглэгдэж байгаа шүү дээ яг идэх хэрэглэж байгаа үедээ бол 7 хоногт нэг памперс за 50,000 төгрөг бол хүрхгүй шүү дээ тийм үстэй. Одоо яг памперс хэрглэж байгаа хүн бол сайн мэдж байгаа зү. Гэтэл бид нар яг за хүүхдийн мөнгө, за цалинтай ээжийн мөнгөөр болгоно гэж бодож байгаа бол бас үгүй юм аа. Тэр дараагийн ажил хийх тийм нөхцөл бололцоо юу вэ те бид нар яах гэлээ гэдгээ бодож төлөвлөх зайлшгүй шаардлагатай юм аа. Энийг л яг яриад байгаа гэсэн. Энэ яг би нэг юм пост харж байсан та нар харж байсан үгүй гэдэг. Нэг гуйлах чинь 5 хүүхэдтэй гэ те. Надад ингээд тусламж үзүүлээч гэсэн чинь нэг залуу ингээд бэлгэвчээр ингээд тусламж үзүүлж байгаа. Тэгэхээр яг эндээс нэг юу харуулж яах гэхээр 5 хүүхдэд тэжээхтэй анханасаа бодохгүй эсэ төлөхгүй эсэ гэдэг санааг л ингээд буцаагаад өгж байгаа байхгүй. Тэгэхээр яг би бол одоо заяагийн эсрэг байгаад байгаа юм а. Ер нь Монгол улс одоо 3 сая хүн амтай байгаа тийм үү 3 сая гарan. Ер нь олон хүн амтай болох хэрэгтэй гэж би бол бодож байгаа. Энэ том газар нутаг дээр хүн болгоны төрөлтийг дэмжих хэрэгтэй. Энэ бодлогод ер нь бол явж явах хэрэгтэй. Харин гэтэл зөвхөн амьдрал хэцүү байна, эдийн засаг хэцүү байна, амьдрахад хүүхд тэжээгээд хэцүү болчлоо гэд хүн болгон тийм хандлагатай бол хүүхд төрөлт багасаад байгаа надад жоохон аюултай санагдаад байгаа. Яагаад гэвэл ер нь хүүхд төрүүлэхийнхөө өмнө яг түрүүний над чиг тийм хандлагатай байх хэрэгтэй байхгүй. Хүүхд өөрөө ачаа биш, хайр, стресс тайлах одоо ирч хүч бүтээмж одоо намайг сайн зуршилтай болгож जैन өглөө эрт босгож जैन олон ажил зэрэг хийх өшөө илүүх мөнгө төгрөг эдийн засаг олох ирч хүч нь миний хүүхдүүд болж जैन гэж хараад тэгэл ер нь хүүхд төрөлтийг дэмжих хэрэгтэй гэж би бодоод байгаа. Би очрог үнлээд штэ дэмжээд штэ. Гэхдээ ингэж боддог хүн цөөхөн гэж. Харин ингэж хэдүүлээ хамтаа бодуулъя л гэж байгаа. Хөрсөн дээрээ буугаад бас эдгээр нөө том өрөөндөө ярьж байгаа бол
том өрөөнд ярьж байгаа бол бид нар дандаа сайхан зүйл ярих шаардлага байхгүй. Яагаад гэвэл эн чин том өрөөнд чин асуудлаач ярина, бас болж байгаа зүйлээ ч гэсэндээ ярьж байгаа байхгүй. Мэдээж очрыг ярьж байгаа бол яхаа аргагүй зүв. Мэдээж төрөлтийг дэмжих хэрэгтэй. Сүүлийн үед буюу сүүлийн 2025 оны төрөлт бол өмнөх хэдэн жилээс асар доогуур байгаа. Маш муу байгаа. Энэ бол нөгөө нэг тэр дараагийн зүйлүүдтэй шалтгаалж байгаа л да. Тэгээ бас ийм байдаг. Нөгөө бүх юмаа бэлэн болгочоод бас хүүхдтэй болохыг бас зарим хүмүүс хүсдэг штэ. За нэг тухтай 2 3 4 өрөө байртай, машинтай, ямар ч зээлгүй те. За бүр тодорхой хэмжээнд нэг компанитай ч гэх юм. Бараг тийм бас хүмүүсийн бас нэлээд наслынхаа дараа хүрдэг амжилтыг хүүхдээсээ өмнө гэд бодоод идэг шүү дээ тий. Тэгэж бодоод хүүхдээ хойшлуулад байгаа тохиолдолд сүүлийн жилүүдэд маш их хэсээд байгаа. Тэгэхээр яг энэ зүйл дээр юу вэ гэхээр эцэг их аав ээж болох гэж байгаа хоёр хүний сэтгэл санаа бэлэн байхад тэр мөнгө нь мэдээж дараагийн асуудал болчихж байгаа байхгүй юу? Хамгийн түрүүнд сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Бид хүүхэдтэй болоход бэлэн үү гэдгийг бэлдэх хэрэгтэй байгаа. Энэ дээр хүүхдийн тоо ер нь нэг хамааргүй байдیں۔ Одоо жишээлбэл 5 хүүхэдтэй хүн илүү туршлагатай гэдэг бас үгүй. Нэг хүүхэдтэй ч гэсэндээ 5 хүүхэдтэй хүнээс илүү туршлагатай хүн байгаа. Тийм учраас энэ дээр хүүхдийн тоон дээр зарим хүмүүс ач холбогдол өгөөд за чи өстө 5 хүүхэдтэй юм чи амар туршлагатай чи 6 хүүхэдтэй юм чи өстө үнэхээр туршлагатай байх те. Надад энээс хуваалцаач гэж ярьдаг. 5 хүүхдийн туршлага бол байж болно те. Тий. Гэхдээ амьдралын туршлага дараагийн өмнө туршлага нь бол нэрээ өөр шүү. Бас өөр төвшөнд ярина. Нэг хүүхэдтэй ч гэсэндээ туршлагатай байж болно. Тийм. Энийг бол за чи нэг хүүхэдтэй за ярьж л яг хөөрхөн амтдаг гэж байгаа бол 5 хүүхэдтэй хүн нэг хүүхэдтэй хүнд одоо зөвлөхөө өгөхөд аюу хэцүү шүү дээ. Тийм ялгаагүй хүүхдүүд л юм чинь тийм ээ. Тийм. Ингээ нөхцөл нь өөр шүү дээ тий. Юу хоёрын хувьд яг энэ одоо хүүхдийн тооны хувьд ингээд юу гэдэг харсан төлөвлөж исэн юмнууд юу юу вэ? Тийм асуусан л да төлөвлөсөн үү төлөвлөөгүй юу гинэ. За би бол яг өөрийнхөө дуршлагаас л хуваалцаж байгаа шүү дээ. Энийг хүлээж авах хүмүүс хүлээж авах. За би бол төлөвлөөгүй, бүгдийг төлөвлөөгүй тийм ээ. Эхнэр битээр хов хоосноос хоорондоо гэрэлсэн, хоёлаа зүгээр юучгүй байгаас нэг амбарт ороод те анх эхэлж исэн. Тэгэл нэгэндээ хайртай учраас хайрын дотроос ургаад хүүхэд мэндэлсэн. Тэр хүүхдийг тэжээхийн тулд би ажил хийх ёстой мэгдээ ухамсарлсан. Дахиад хүүхэд нэмэгдсэн, би чадвараа дээшлүүлсэн те. Гол нь зөвөр анханаас нь ойлгоод ингээл явсан. Би 5 хүүхэдтэй болно гэж төлөвлөж байгаагүй. Ер нь тийм мөрөдл байгаагүй. Байхгүй. Зүгээр л хайрын дотроос 5 хүүхэд бий болсон. Харин тэр 5 хүүхэд мань өнөөдөр намайг илүү их одоо эрч хүчтэй очроо болгож те олон ажил зэрэг амжуулах ийм очроо болгох одоо хүүхдүүд тийм зүйлийг бүтээсэн бохоо. Харин хизээж ачаа дарамт болоогүй гэсэн. За тэгвэл нэг юм асууя. Миний л дуршлаг. Эхний хүүхэд төрөөл тэгэл за байж хоёлаа байж агаад нэлээд том болгож агаад ингээд дараагийн хүүхдээ бодё модыг л өстө нөгөө төлгөөрөө орлоо штэ. Ингэсэн бол өнөөдрийн очроо ямар их хэсэн бол? Мэдгүй одоо өстө магадгүй нэг хүүхэдтэй зориулсан тэрэндээ одоо тэрнийхээ хэмжээтэй ажил хийгээл явж л байгаа байх гэж би зүгээр бодож байгаа байхгүй тийм. Хэмжээгээрээ юу? Хэмжээ гэдэг нь одоо ганц ажил хийгээл ганц хүүхдийг ганц ажил хийгээл тэжээгээл явах боломжтой. 5 хүүхдийг бол ганц ажил хийгээд хийгээ явах боломжгүй учраас би 5 хүүхдтэй амьдрах одоо цаашдаа эрч хүч одоо зуршил юу гэдгийг цагийн менежмент, гэр бүлийн менежмент нэг хүүхдээс бол шал өөр туршлага болчихж байгаа байхгүй. Тэгвэл очроогоос яг энэ асуултан дээр нь үргэлжлүүлээд асууя л та. Гэгээлгээр бодё гэдэг штэ. Тэгвэл яг одоо ингээ радио сонсоо заяа ёо очроостай худлаа үлээж ин да би үнэхээр ядрын штэ ёо очроо чи юу яриад байгаа юм бэ? 5 хүүхдтэй бол гэж уриалаагүй шүү. Үнэхээр ядрын штэ очроо чи яагаад юм яриад байгаа юм бэ? Очроо би өөрийнхөө л байл да. Бас ядрын штэ эн чинь бас хэцүү юм штэ. Тэрийгэ хэлдэж гэдэг юм уу? Ингээд нэг өгөөсгээд ч юм уу бодоо тэрийгэ яг ингээд өдөр тутмын амьдрал амар тийм ядаргаатай гэж бодцсон хүмүүс байгаа байх л та. Тэдэр хүмүүс тандаж юу гэж хэлэх вэ? За би бол яг л өөрийнхөө байна. Би бол одоо 5 хүүхдтэй маш их аз жаргалтай байна. Хүүхдүүдээс эрч хүч аваад ажил хийж байна. Тэгэхээр би нөө хүүхдүүдийг бол 5 хүүхдтэй болмол гэж байгаа юм биш шүү. Ер нь яг үжээ хүүхдтэй болцсон магадгүй сая заяагийн хэлдэг шиг те жоохон ачаалтай юм шиг ингээд бодож байл үгүй тэрийг ингээд намайг эрч хүчээ нэмэх бүтээмжээ нэмэх боломж хараарай. Боломж гэж хараарай те. Түрүүнд хэлсэн шүү дээ олон ажлагт мэлээж хүм ядарна ачаал нэмэгдэн. Гэхдээ 5-5 хүүхэд чинь хангалттай надад эрч хүч өгөх хайр байгаа даа байхгүй тийч. Тэднийг тэрхэд л миний стресс алга болно шүү дээ. Минийх бол яг эсрэгээр юм биш үү? Би очроо одоо би ийм мөрөөдөлтэй байсан байхгүй юу? Хүүхэд байхаас эхлээд би ер нь амар олон хүүхэдтэй болохыг мөрөөддөг байсан. Манай аав ээж хоёр талаа ингээ харахаар манай ээж их жишээлбэл харуулаа аавынх долуулаач гэж шиг тий. Тэгснэ манайх хоёулах нь байсан байхгүй юу? Тэг ингээ би ингээ нэг харьцуулаад бодохоор би дүүтэйгээ хоёулах нь байхгүй юу?
Тэгээд би ингээд мэдрэмж нь юу байсан бэ гэхээр би амар ганцаардах мэдрэмжтэй. Манай дүү яаж байгаа охин хүүхэд. Тэгээд би чинь эрэхтэй. Тэгвэл дүүтэйгээ хантай болчмоор тийм ингээд нэг юм ямар ч ханьгүй ч юм шиг яг манай дүү ч хантай л байсан л та. Мө дүүгээ бол эрэхтэй хүч өсгөж байгаа юм чи би. Тэгээд сүүлдээ ингээд тэгтээ яг ингээд өсвөр насн дээр ингээд шууд ингээд хоёр тийш болчтой юм билээ ингээд. Ямар ч нийлэмжгүй болчих юм чи ингээд баг хойн чон хоёр шиг болол те. Тэгээд би боддог ус. За стол олон хөлтэй л болох юм байна гэл. Энэ бодол маань бүр хизээ баталгаажсан байх хэрэг би бүр 26 таад 25 таад юм байна. Яагаад тэгэхээр би яг 25 таад аавыгаа алдсан байхгүй. Тэгээд аавыгаа алдангууд яг тэр үед би гэрэлцсэн байсан. Манай хоёр дахь хүүхд нэгний хүүхд маань төрөхөөд яг ингээд гидсэнд байсан. Тэгсэн чинь манай гэрд бол манай эхнэр ирсэн байгаа. Тэгээд бид хоёр яаж байгаа аавын амьдарч байсан байхгүй тэр үед. Тэгсэн чинь яг аав өнгөрөөл манай гэр ингээд нэг амар эзгүй болчтیں۔ Тэгэл яг би бодож байсан. Пүү олон хүүхдтэй л болох хэрэгтэй юм байна гэл. Бид тэр чи яг тэрийг ярьдаг байсан юм шиг тэр эхнэр битэр. Тэгэл ч олон хүүхдтэй л болмоор юм байна гэл бүр баян ярьдаг байсан. Тэгээд олон хүүхдтэй болж байгаа л энэ гэдэг хөөх юм 3 хүүхд. Тэгэд одоо би бол миний мөрөөдлөөр байдаг гэсэн би одоо очроогийн шиг 5 хүүхдтэй болмоор байсан байхгүй. Гэтэ нөгөө нэг энэ хараа нөгөө бие физиологийн асуудалтай ч юм бас нөгөө бидний хяналтаас гадуур юм байл л дээ. Бид нар чинь одоо оролдлого бол хийсэн үү хийсэн. Гэтэ үнэхээр болоогүй л дээ бие физиологоос болоод. Тэгээд одоо байгаа нь 3. Тэгээд сүүлийнх нь дунд 2 ингээ хоорондоо 7 насны зэрэгтэй байхгүй юу? Тэгээд бодохоор чинь та нар ойлгож л байгаа бах те. Дунд нь бид хоёр бас оролдож үзээгүй үзсэн. Тэгээд болоогүй л байхгүй юу? Тэгээд нөгөө нэг юу гэдэг лээ бурхан одоо бидэнд хэдийг өгөх үү гэдгээ одоо өөрөө бас шийд юм шиг байна тийм. Тэгээ энэ бас бидний мэдлээс бас давтсан юмнуудын тухай бас бид нар яриад байгаа шүү. Тэгэхээр хараа ер нь бол олон хүүхдтэй болохыг би бол хүсэж мөрөөж ирсэн. Гэхдээ одоо ингээ 3 таа болцсондоо ч гэсэн 3 над бас багал санагдаад одоо хүртэл нэрээ. Нэг ийм үг байдэн штэ. Одоо нэг эртний үгээр уламжилж ирсэн үгүүдээр ярьж байгаа бол нэг хүүхдэд бүү тооц. Хоёр хүүхдийг нэг хүүхдэд тооц. 3 хүүхдийг 2 хүүхдэд тооц. 4 хүүхдийг 3 хүүхдэд тооц гэдээ ингээд ярьдаг штэ. Энд чинь бас нэг бас оргүй хоосон үг биш гэдгийг амьдралаараас туулж мэдрээл явж л байна л та. Манайх чинь гуруулаа байжгаад хоёулаа олсон. Хоёулаа байгаад ингэхлээр яг ингээд цагаат болсон би ганцаархнаа Монголд байгаа байхгүй юу. Тэгээд тийм биш нэрээ. Энэ мэдрэмж бол нэрээ үнэхээр маш хэцүү байсан. Яах аргагүй. Одоо жишээлбэл ийм юм одооны залуучуудын ярьж байгаа зүйл нь бол мэдээж төлөвлөлөөд ингээ гарч байгаа бүх юм байлгаж байгаад хүүхдтэй олоо гэх ингээ яг гоё юм дөрөлж шүү. Ярьж байгаа штэ. Тэнгүүд миний үед бас тийм юм байгаагүй маа. Яг ингэж төлөвлөж төрдөг юм байгаагүй. Бидний үед юу гэж төлөвлөдөг байсан бэ гэхлээр хүүхдэд төлөвлөдөг байсан байхгүй. Бидний айгу сэтгэлээрээ үйж тээ. Тэгээ би бас нэг 3 хүүхэд л гэж боддог байсан бол яг тэр нэг амьдралд тулгарсан асуудлаас болоод за нэг 4-тэй болчвол би биентэй хантай юм байна да гэдэг бодол өөрөө ирэхгүй төрсөн. Мэдээж цаашаа бол үнэхээр чадахгүй л ахал та. Одоо чадал хөрвөл хөрхимэн заяагийн маань бас эрүүл мэндийн байдал те бас хамаатай штэ. Чадал хөрвөл дахиад нэг төрнө гэж бодож байгаа. Тэгээд тэр нь болохоор өөртөө сайн юм хийх гээд байгаа да биш юм аа. Нэг үлдэж байгаа хэд маань ингээд би биентэйгээ хантай би биентэй ингээд нэг өмг түшигтэй байвал гэдэг бодол байгаад байхгүй. Тэгэхээр бидний одоо жишээлбэл яг энд манай нэг омын орж ирээд зинжи төлөөллөөс ингээ ярьсан бол бас нэг арай өөр ярих байсан баг. Бас сони юм ярих байсан баг тий. Бид нөхөр бит хоёрын хүүхдүүдээ гэр бүлээ төлөөлж байгаа төлөвлөгөө болоод яг ингээ нийт 4 хүүхэдтэй болно гэж төлөөлж байгаа байхгүй. Тэрнээс 2 жилийн дараа 2 дахь нь гаргаа, 3 жилийн дараа 3 дахь нь гараа, 4 жилийн дараа 4 дахь нь гараа гэсэн төлөвлөгөө болоод харьцангуй хэцүү байгаа. Хүний шахалт махалтаар бол төрүүлж байхгүй. Байхгүй. Угаасаа бэдэн мүү. 4-тэй болооч энэ гэл хүмүүс амар дураараа ярьдаг. Миний үед болохоор нөгөө яг одоо гэр бүл төлөвлөх төлөлтийн талаар мэдлэг зэдлэг те одоо юмнууд нэг нээлттэй байгаагүй учраас тэр чигээрэл яваад байсан. Одоо бол бас яг залуучууд түрүүний зайг хэлж байгаагаар ингээд төлөвлөх нь бас чухал болчиход байгаа. Яг ер нь бол айгүй чухал. Ер нь тэгээд төлөвлөдөгч болцсон байлаа. Тухайн үед бол бид нар мэдхгүй эмээгээсээ л сонсож байгаа юм чинь те. Эхний хүүхэд гарчлаа. Тэгээд дараагийн хүүхэд жоохон байжгаад яана гэж мэдээж бодож байгаа. Тэгэнгүүт эмээ юу гэж хэлжсэн бэ гэхээр за хөхүүл эмэгтэй жирэмсэн болдгоо маа гэдэг үгийг хэлжсэн байхгүй. Наа чи хамгийн буруу. Яг эсэргээр. Яг эсэргээр. Хөхүүл байх чи хамгийн магадлал өндөртэй тийм байлээ. Тийм. Гуруулаа мэдсэн. Гуруулаа хөхүүл байж байгаа жирэмсэн. Гуруулаа жирэмсэн болоод тахтай явах тий. Хоёр жирэмсэн болсон юм уу? Гүйгүй зүгээр яваа. Бид нар чинь тэгж ярьдэн штэ. Би жирэмсэн гэж ярьдаг байхгүй. Нэр Америк шүү тэгж ярьдэн штэ. Бид хоёр жирэмсэн гэж ярьдэн штэ. Их нэртэйгээ. Нөхрүүд бас хамт тэр жирэмснийх нь үүрдэг гэж ярьдаг байхгүй.
бас зарим хүмүүс тэгдэм Хөөх байлээ. юм тэгж Би гэхдээ яг бодооч. зүгээр энэ тэндээс сонссон л болохоос биш яг амьдрал дээр өөр дөрөө бол мэдрээгүй л байна л да. Одоо жишээлбэл хордлогын хамтдаа туулдаг муулдаг ч гэж ах шиг те. Туулдаг гэсэн. Дотор мотор нэвгүүрхэд баг ихнэр нь гайгүй хахад нөхөр нь ингээд дотор нэвгүүрхэд ингээд хордлоготой байгаа юм шиг мэдрэмж авдаг мавдаг гэд иймэрхүү тохиолдлууд байд юм байлээ. Нөлөөл байх та тий. Нөхөр нь хажууд нэгэ бөөлж гээд байж. Харин тийм юм байгаад идэг. Бид хоёрт яг өнөөдөр сэдвтэй холбоотой зүгээр нэг юм байгаа байхгүй. Математик байгаа байхгүй. Тоо байд юм билээ. Төрөний заяг хэлдэг шиг те нэг хүүхдтэй бол хүүхдгүү тооц моц гэдэг чинь ийм юм байл л дээ. Нөгөө би Монгол улсын иргэн штэ. Одоо 3 сая 500 мянган хүний нэг иргэн. Манай ихнэр нэг нь. Тэгэнгүүт битээр ингээд ер нь бол үрд мөх биш штэ. Ингээд өнкрөөд өгнө. Тэнгүүт битээрийн хойно үлдэж байгаа нь хүүхдүүд байхгүй юу. Тэнгүүт 2 хүүхэдтэй байвал ингэдэм юм байна. Битээрийг ингээ орлох юм байна л да. 3 сая 500 нэг 2-оор 2 нь хിവэрэ байгаад байгаа юм байна. Тэнгүүт 3 дахь хүүхэд төрөнгүүт нэмэх 1 гэж үздэг юм байл. Улсад нэг хүүхдийн өсөлт ирж байна гэж үздэг юм байл. Нэг хүний. Тэнгүүт нэг хүүхдийн л өсөлттэй байгаа байхгүй. Одоо манай гэр бүл улстай оруулж байгаа хөрөнгө оруулалт маань. Бас ингээд 3 хүүхэдтэй болж иж танах нь олны нэг хүний нэмэх нэг. танах бол нэг Ямар 3 сони. өсөлттэй манахаас нэг өсөлттэй л байгаа юм байна. нэг хүүхэдтэй хүн одоо тэгээд өсөлт хийгээгүй гэсэн. Хийгээгүй гэсэн. Уг нь алаад байна гэж бодсон. Хасах нэг гэж. Уг нь бол алаад байна л гэж бодсон мэт очроо. Сая бол нөгөө нэг Монгол улсын эдийн засаг нийгэм инфляц ярьж байхдаа энд бол зүгээр бараг л Би дээшig уг нь хүн амынхаа өсөлтийн явсан төлөө байсан. хөгжлийн төлөө бүр ингээд алаад байна гэж бодсон чинь дөнгөж нэг 2 хүүхдийн хүний статус хөгжиж явж байгаа юм Чи 3 штэ. Чи чинь 5 хүүхэд үстэй. тий. Тийм шүү дээ 3 өсөлт. Нэмэх 3 байхгүй. 3 би тий. Тийм Чи бол сайн байгаа байхгүй. Бид хоёр болохоор яг нэг. Тий. Баясаа заяа хоёр гэдэг эхнийхээ хоёроор баланслагдчихна гэдэг. Тэгээ барьчихна гэдэг. Баг нь бол одоо нэмэх нэг ашиг байх нь шүү дээ манай улсад. Нөгөө Хүний ашигт. хар төгөө хүүхдүүдтэй юу гэж нэр өгсөн байлаа? Ашиг машиг лөө. Тийм хамгийн сүүлийнх нь балаг ашиг машиг гэж өгнө гэдэг нэг бас нэг тийм нэг юм байгаад байдаг шүү дээ. Тэр шиг юм болох гэдэг. За залуучуудаа өнөөдөр бол хүүхэд хүнстэйгээ ирдгүү гэдэг сэдвээр ярилцж байгаа. Бид нар санал асуулга явуулж байгаа. Тим үгүй гэсэн хоёр хариулт яг одоогийн байдлаар үгүй нь 62%, тим нь 38% явж байна. Тэгэхээр хүүхэд хүнстэйгээ ирдэггүй гэдэг дээр үгүй гэдэг хариултыг бол сонсож байгаа хүмүүсийн маань дийлэнх нь өгч байна гэсэн үг. Хүүхэд хүнстэйгээ ирдэггүй гэдэг асуултыг би дахиад та хоёроос нэвтрүүлгийн төгсгөлд асуумаар байна. Өөрсдийнхоороо нэг сайхан дахиад нэг базаад хэлээд өгөөч. Би бол ингэж хэлэх гээд байна. Энэ бол бодит талаас нь ингэж тооцож үзэх юм бол математикийн тооцоолоор бол үгүй ээ. Одоо яг тийм хүүхэд бол зардал угаасаа. Хүүхэд бол хоол хүнс нэмэгдэн, заавал чи нэмж аавна, хувц сунар суралтын төлбөр гэд зардал нэмэгдэж байгаа. Үнэн. За тэгээд хариуцлага дагаж ирнэ. Хүүхэд төрнөө гэдэг нь бол иймэрхүү юмнууд дагаж ирж байгаа. Яагаад энэ үг байгаа юм бэ гэвэл энэ бол бэлэгдлийн чанартай юм аа. Бэлэгдлийн утгаараа. Энэ хүүхэд ирснээрээ танаа гэр бүлд нэг юм уур амьсгалын өөрчлөлт бий болно. За хүүхдийг ингээ хүүхдээс ирдэг тэр нэг одоо ингээ төсөөл одоо юу гэдэг вүлээ? Мэдрэмж. Тэр мэдрэмж одоо ингэж төсөөлж үгүй биш ээ. Тайлбарлаж болохгүй тэр нэг юм ирдэг байхгүй юу? За тэрийг яриад байгаа. Энэ бол тэр хүүхэд хүнстэйгээ ирдэгэ гэдэг тэр агуулга нь энэ юм байгаа. Дээрээс нь хараа энэ бол одоо сэтгэл зүйн талаасаа бүр улс орныхон нөгөө мега антер гэдэг утгаараа харах юм бол улс орны хөгжил дэвшлийн одоо айгүй том түлхэц юм байгаа маа л гэж харж байгаа. Тийм учраас хүүхэд хүнстэйгээ ирдэг гэдэг юм бэлэгдлийн үг байд юм аа. Тэгэхээр хэрвээ та одоо яандаа гэдээ одоо ингэж одоо бас халгалж байгаа те. Одоо энэ ачааг яанаа антер гэж амар бодож модоод ингэ сүлжгэнж байгаа бол те. Зүгээр бодох хэрэгтэй. Хүүхэд бол хүнстэйгээ ирд юм аа. Жон хүчтэй байгаараа болд юм аа те. Жон хичээгээрээ гарах гаргалгаагаа хайгаараа. Та энэ санаа зовинж гинэ гэдэг чинь таны тархитлагоо ирүүл байгаагийн шинж, та энэний гаргалгааг нь олж чадахын шинж шүү гэж би бол хэлмээр байна. Яг үнэ. За мэдээж хүүхэд хүнстэйгээ ирдэг, хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэг гэдэг үгний эсрэг үл би байсан шүү дээ өмнө бол тий. Хотлаа хүүхдээ ингээ төрхтөө гартаа гурил талах барьж гарч ирэхгүй байгаа байхгүй. Гарч ирэхгүй. Миний хөр шүү гэ тий. Ирдэггүй бэлээ гэ. Тий. Тэгэхээр мэдээж хүний амьдрал бол ачаал нэмэгдэн шүү дээ. Тэрийг яг хуу тэр үгийг яг ухаад цаад яг философи утга юуг нь ойлгоод ирсэн чинь яг гоё болж байгаа байхгүй юу? Хариуцлага нэмэгдэж байгаа юм байна. Хүүхд аавын хариуцлагатай зүг ирдэг юм байна. Тэ аавыг эрч хүчтэй болгох, энергитэй зүг ирдэг юм байна. Хараар дүүрэх юутай ирдэг юм байна. Тэгээ бодчихгонгод хүн яг бүтээмжээ нэмээд илүү их олон ажил хийгээд одоо жишээлх юм бол зүгээр нэг утас ухаад бас гэртчихгүй бох. Тэр цагт би хэрхэн яаж нэг памперсны мөнгө олох уу гэх тэ. Ингээл бодоод ерөнхийдөө явчихж байгаа гэсэн. Аавыг ажилтай байлгад юм байна. Тий, эрч хүчтэй байх. Дөнгөж эрч хүчтэй байдал нь өөрөө аавыгаа бас урт наслуулах юм нэг үндэс болоод байгаа байхгүй. Өглөө эрт сэрэж ин тий 6 цагт сэрээд ажил дээр ирж ийн гэдэг чинь өөрөө хүүхдүүдийнхаа төлөө яваад байгаа байхгүй. Үй.
нэр яг наадах чинь надад болсон шүү дээ. Би анхныхаа хүүхдийг яг ингээл мэднэ л дээ хариуцлага гэл олон юм ингээл сонсч л байсан. Зөндөө сонсч байсан. Гэтэ яг анхныхаа охиныг би ингээд тэ 10 оны тэр 3 сарын 22-нд ингээд анхныхаа охиныг ингээд тэрвэрх үед бүр ингээд мэдрэмж бүр холилдчихж байгаа юм чи бүр ингээд орооцолдоод юу болоод байгааг нь ойлгохдохгүй. Тэгээ би тэрийг юу болоод байгааг ингээд мэдэхгүй байхгүй. Тэгэхээр сүүлд нь ингээд ойлгосон чинь хариуцлага юм байлээ л дээ. Ингээд хүний мэдрэмжинд ингээд бүр нөлөөлж байгаа байхгүй. Би хариуцлагатай байх хэрэгтэй. Би ирэх хүн энэ гал амар бодож ирсэн л да. Гэтэ тэр хүүхэд төрснөөрөө бүр ингээд намайг бүр тарих руу дэлсээд авсан байхгүй. Тэгээл би нэр яг тэрнээс эхлээд би амар өөрчлөгдсөн шүү дээ. Өстой яг тэгдэм билээ. Нөгөө талдаа яг нөө яг хүүхэд төрүүлээд төлөвлөгөөгөө төрүүлээд баахан хүүхэдтэй болоод хариуцлагагүй явж байгаа олон хүмүүс байгаа л да. Тийм учраас нөгөө хүүхдийг төлөвлөж ийж бодож ийж одоо тий яах хэрэгтэй гэдэг зайгийн бол зөв. А яг минь над чиг одоо яг энэ талаас нь хардаг хүмүүс бас олон байгаасаа гэж би бас уриалмаар байгаа байхгүй. Олон байгаасаа олон байгаа. Олон ажил хийх шалтгаан, олон ажил хийх шалтгаан, эрч хүчээ нэмэх шалтгаан, санхүү эдийн засгаа нэлээд өндөр болгох шалтгаан мэдээж хүүхдүүд байдгаа. Тэр бид нарыг одоо эрч хүчтэй болгодог. Тэр олон ажил дээр ядарсан ч гэсэн тэр стрессийг минь тайлах гол хүч хүүхдүүд нь бас болдго юм а. Тэрхэд л миний стресс ядар шууд арилна шүү дээ, тэ. Ингэж боддог залуучууд бас олон байгаасаа гэж бодож чинь. Тийм учраас миний нөгөө хүүхд хүнстэйгээ ирдгүү гэдэг философи талаас нь бол ингэж хараад тийм ээ гэж хэлж байгаа шүү. За коммент баярлалаа залуучуудаа. Тийм коммент нь бол хүүхэд хариуцлага дагалдаж ирдгээ гэсэн биш үү. За тэгээ очрооч амиа аварч бие даахтайгаа болчихжээ хөөх юм гэж шүү. Мэддэг сэдвэл байна л да. 2 3 насны зөрүүтэй төлөвлөөгүй 8 жилийн дараа 2 бол төлөвлөгөөтэй ах эгчт нь гаргаж өгсөн гинэ. Гэхдээ харин яг ингэдэм байлээ. Эхний хоёр эгчт нь гаргаж өгч идэг те. Миний одоо төлөвлөгөө байгаа штэ. Эрка тэр гэлдээ одоо нөгөө дөрөвдөх маань нэг түүх шиг юм яриад байгаа штэ. Юу лээ харин тэр чинь. Багтаа гаргаж өгж байгаа. Тэгин. Баг хүүхэдтэй гаргаж өгж байгаа. Нөгөө сая 4 хөтөөжөд 5 дахьнд гарсан чинь манай охин тэгсэн те. Аава танаар нөгөө одоо нохоо авуулыг гэсэн боллоо гэдэг. Тэр шиг Google-тэй авуулыг гэсэн дүүгээрээ тоглох гэдэг штэ Google-тэй мам шиг те. Тэгжсэн чинь болцсон байгаад байгаа штэ. За ингээд өнөөдрийн том өрөөнд бид хүүхэд хүнстэйгээ ирдгүү гэсэн сэдвийн хүрээнд ярилцлаа. Мэдээж энэ сэдвт ялагч гэж байхгүй. Бидний том өрөөнд ярьж байгаа сэдв хэн нэгнийх нь 100% зөв, хэн нэгнийх нь 100% буруу гэсэн юм байхгүй. Том өрөөнд насны хүйсийн хүмүүс байдаг. Янз янзын сэдвээр ярилцдаг. Өнөөдрийн бидний ярилцсан сэдвийг ч гэснээр та том өрөөндөө ярилцсан гэдэгт итгэлтэй байна. Яах аргагүй хүүхэд хүнстэйгээ ирдгүү гэдэг Монгол ардын эртээр үеэсээ бидэнд хэлж заншсаар одоо ч гэснээр бид нар яг ямар учиртай юм болоо гэж бодож хэлдэг үгс маань цаанаас утга агуулгатай юм аа. Хүүхэд гэдэг маань хүнс гэдэг маань цаашлаад эцэг үүрэг хариуцлага юм аа. Үүнийг бүгдийг дагуулж ирд юм аа. Тэнгэрээс бурхнаас өгсөн энэ гайхамшигтай бэлгийг бид хайрлаж явах, хамгаалж явах, эрх чөлөөтэй аз жаргалтай байх, эрхийг нь эдлүүлэх ийм үүрэг хариуцлага биднэрт ирж байгаа учраас хариуцлагатай байж гайхалтай бэлгүүдээ хүлээж авцгаая. Тэгээд хүүхэд болгондоо эрүүл хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө айл гэр болгон аз жаргалаар дүүрэн байх болтугай гэсэн өрөөлөөр өндөрлөж байна. Тэг хүнс нь нэмэгдэх болтугай. Хүнс нь байнгын нэмэгдэж явах болтугай гэдэг өрөөлийг өргөё. Бас хэлмээр байвал зөндөө гоё үгнүүд байна л та. Гэхдээ энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн том өрөөнд ярьсан сэдвийг та ч гэсэн том өрөөндөө ярина гэдэгт итгэлтэй байна. Радиогийн 1-р студиуд Эрка Очроо Заяа найруулагч Мизо ажиллаа. Дараагийн буюу маргааш яг энэ цагтаа уулзтлаа. Түр баяртай. 9 цаг 5 минутаас суугаад харуулаарай. Bye. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.